Орой. Шалом хатан. Төмрөө байна. За ингээд өнөөдрийн хитийн 5 6 6 дахь. 6 дахь тий. За 6 дугаар дугаарыг мэндийг хүргье. За өдөө хүртэл сонсож байгаа та бүхэнд баярлалаа. За өнөөдөр дугаараа сэдв болохоор баяр аа. За тэгээ олон төрлийн баяруудын талаар ярилцъя тий. Тэгье. За ер нь жишээ нь их хоёр байна. Югэлэгч маань илбэг баяр байна. Бат баяр маань байна. Манай сайхан баяр маань. За шууд ингээд яачих юм уу? Одоо энэ он гараал нь шүү дээ тий. Зүгээр ингээд жилийн эхлэн одоо 1 сарын 1-ээс хаваад ингээд баярууд болдог шүү дээ тий. Тэрний талаар зөв сэтгэлүүдийн шууд яриа явчих. За он гараалаа хамгийн ихний баяр. хамгийн ихний баяр. Үзүүл баталсан. 1 сарын 13. Тийм. Бодлоо. 1 сарын 12-нд нэг өдөр үед юм аа. Хуйлтай холбот. Тэгээд шууд цагаан сар юм шүү дээ. Цагаан сар тийм шүү дээ. Угаасаа олныг хамарсан баяр их юм бол цагаан сар л байна. За. Угаасаа тэгээ цагаан сар энэ жил болсонгүй. Чи тэмдэглэсэн үү? Тэмдэглэсэн шүү дээ. Тэмдэглэсэн. Яаж байгаа. Тэгээ имээ өгдөөж тэгээд. За. Энэ мерсер хүмүүст ер нь тэмдэглэсэн шүү дээ. Гэтэ энийх өрөнд дэлгэр тэмдэглээг байсан. Тий. Нууцаар хүмүүс эхний 2 хоног л амар хүмүүс ирсэн. Тэгэл 3 хоногоос ирдэг хүмүүс маань өөрсдөө ирээд тэгэл гоёс. Миний хувьд болохоор ер нь ээж аав дээр очиагүй. Имээ байгаа. Имээ дээр ч гэсэн очиагүй шүү. Уусаа яатсан. Амар байсан уу? Ер нь цагаан сар аюу амар байсан. Гоё байсан. Тийм нөгөө манай ээж аав ч гэсэн ерөөдөө нэг баярт дургүй хүмүүс байхгүй. Тэгээд ер нь яагаад ингэдэм гэл ер нь тийм бодлоо. Тэгээд ингэж зээл Аз болж тий. Тийм. Юмуд ер нь далимдуулаад тэгээд аюу сайхан юмсан. Амар жимэр аюу дайж. Цагаан сарын яг баярыг баяр биш. Цагаан Ер сарын нь дарамт гэж тийм. ярьсан шүү дээ. Цагаан сарын дарамтгүй аюу гоё. Баярлсан. Тийм. Дарамтгүй болохоор бараг баярлаад байгаа юм шиг. Цагаан сарын баяр гоё юм шиг аа. Манай. За дараа нь ямар баяр бол? Нөгөө нь юу болсон. Дараа нь жоохоо ер нь нөгөө Валентин болд шүү дээ. Валентин. Валентайн. Валентин. За Валентины баярч тийм болсон юм уу мэдээчгүй бараг 2 чи тэмдэглэхгүй юу? Тийм би бол нэг амар түүхэнд үлдсэн байгаа юм. байхгүй шүү дээ. Чамд. Тийм би өөрөө ээжигээ дуурайсан юм аас ер нь баяр тасныг дурггүй. Төрсөн өдрөөрөө нэг торт идүүлдэг юм да. За бас торт идэх байсан да. 16 наснаас хойш ер нь төрсөн өдрөө бас нэг тэмдэглэхгүй. Ер нь баяр тэмдэглэжсэн юм. За шинэ жилийн юм уу да. Шинэ жил цэргийн баяр тэмдэглэж юм нөө. Ямар нүрээрээ. Яваагүй байж гэлээ. Яваагүй би жижигэл. Тэг ихнэр гоё юм хийж өгдөгөө. Зэрэгт яваагүй ч гэсэн. За яг 8-нд баярлуулсан юм байна гэлээ. Хариу болгож өгдөг. 8-нд баярлуулах очоод өгөхгүй бах тий. Мэдхгүй шүү дээ. Яач ч магадгүй шүү дээ. Тухайн сэтгэлээс л болно да. За тэгээд тэгэл ер нь он гараад өөр баяр болоогүй байгаа юм шүү дээ. Ер нь юу гэж. Одоо хүүхдийн баяр. Ер нь цаашдаа ингэж яваалаа. Тий. Тийм. За сая 4 сарын 1 маань боллоо. Цагааны цэгмэнд маань боллоо. Шаруудын цэгмэнд маань боллоо. 4 сарын 1 боллоо. Тэгээ C1-ээр нэг юу хошин шог шиг юм гарлаа. Тэр үзсэн үү? Тэр их үзсэн л дээ. Гэхдээ за хошиг биш. Тийм нэвтрүүлгээр. Уусаа нөгөө байнга л гардаг сэдвүүд л байгаад болохоор тийм. Байнга идэг чихрээд идэх уудчихдээ. Тиймэрхүү санагдсан. Facebook дээр бас байсан нэг хүний нөгөө нэг яг тэр хашуурлагийнхны хийсэн тэр нөгөө нэг 20 яг нэгний өдөр хийсэн нэг тийм үйл ажиллагаан дээр тийм шүүмжлэл хүчсэн нэг хүн байлээ. Сэтгүүлч юм уу? Тэрийг унш бүтнээр айгуу урт юм байсан. Тэгээ уншсан чинь бас зөв юм битсэн байлээ. Ер нь бол амар дэмий юм хийчлээ гэсэн байдалтай гар. Тийм, ер нь тэгэл байдаг л юм аа хийсэн. Тэгэл өөрсдөө доосаа нэг хошин шогч нэг ер нь хошин шог үдчихсэн юм ер нь. Яг юугээрөө очиж театр үйлдвэрчний эвлэлээ ордмордно. 1-2 удаа л үдчихсэн баг. Тэр гоё байсан уу? UP Palace-д очижсэн. За сүүлд нэг эмоцохыг өглөө нэгийг үзчихсэн. Тэгээд тэр яах дээ лээс. Ер нь хошин шог бол би бол нэг 18-аас хойш үзег.
Тэгэл зүгээр нэг 10 жил мэлдээл нэг үзэл хай үзэл гой санагддаг. Тэрнээс их нэг үзэж байгаа. Тэгээ бас яг сонирхолтой байха болцсон. Тэрний орн зүгээр л нэг хүний яриа мэрэ тэр ягс гоё хэлсэн. Одоо ер нь UB comedy гэх юм тий. Comedy илүү нөгөө нэг хүч төрөө авч байгаа шүү дээ. За өөр ямар Гэтэ нөгөө тэр юу ингээд одоо үзэж байгаа шүү дээ. Сценийг гарсан. Тэр ингээд гэр бүлээр угаасаа ингээд бүдээр хүлээлттэй байгаа байхгүй аюу шинэ хошин чаг гэдэг хүлээлттэй. Тэгээ насны хязгаар байхгүй бүдээр үзэж байгаа нь бас гоё. Тэгээ гадаад мадад чинь нөгөө нэг лайваар болохоор бас бөөндөө цугаад үзэх нь бас гоё. Гоё санагдсан. Яг бөөндөө хамт ингээд нэг юм хийх нь бас гоё. Нэг талын гоё байсан. Тийм бүх хошин урлагийнх нь нэгдээд тий. Тэрнээс л яг жоохон сэтгэл ханамжтай юу гэдэг таашаал маашаал. Тийм яг нөгөө нэг хошин урлагаас яг авдаг мэдрэмж нэг тийм байхгүй болоо. Одоо бүр ингээд бүр байхгүй болцтой. За дараа нь хүүхдийн баяр нь тий. Хүүхдийн баярыг хизээ тэмдэглэв. Хүүхд тахтаа тэмдэглэж л да. Хизээ хүүхэд байхаа болов. 10 жилдээ л болчихсон. Тэгээд хөвчлээ шууд хүүхдийн баяр шууд бисийн тавьчихдаг гэсэн юм. За тэмдэглэж ингээл нэг 9 10 11 мэгт шууд бисийн тавьчихдаг гэсэн. Ирэхгүй гэл. Ирэхгүй найзандаа оноо гэлээ. Тэгээд шууд бөөндөө тэгж хэлээл. Тэгээд бөөндөө бисийн оноо. Тэгэл гоё л гэсэн. Би ч бол бүр баг бахтаа л тэмдэглэж ийсэн санаж байна. Яг ингээд дурсамж байна уу? Тийм. Паркын дурсамж байдаг надад. Харин би паркт гоё хийсэн тий. Нэг мод том байсан шүү дээ. Ингээд нэг дивс юмшцүү байсан. Тэр нэг хуучин талбай амар том байсан шүү дээ. Тэгэл баг ороод төөрдөг. Тэгэл хаана яваад байгаагаас мэдэхгүй. Нэг болонд нэг тоглоом. Тэгэл бүр цаашаа явж байгаа дахиад нэг тоглоом. Тэр мэрийг л аяг их санаж байна. Тэрнээс одоо ч 10 жилдээ бол би яг баг тэмдэглэж байгааг юм шиг байна. Дүү төрөөл тэгэл ер нь моднаас гараад тэгэл бүх баяр доош яваад бүх баяр дүүрөө яваад тэгээд төрсөн өдөр хүртэл байхгүй болж байна тий. Тэгжлээс юм байна. Тэр паркт гоё байдаг гэсэн шүү дээ. Парк бол гоёсан. Яг одоо ч гэсэн гоё л да. Гэтэ одоо хүүхэд биш болохоор нэг тий. Тийм мэдрэмж нь нөгөө нэг гоё биш гэх юм. Хүүхэдтэй болчоод хүүхдээ парк руу яваад тэгвэл гоё тий. Тийм. Тийм байна. За дараагийн баяр. Наадам бол гоё баяр штэ. Бас гоё. Хошуур хошуур л гоё штэ. Тий, ер нь бол хошуур гоё. Наадам ихэ шууд л хошуур байдаг. Цагаансаар их шууд айраг тий. Хоол нь л гоё ходог даалаа. Өсөөл байна тэр нөгөө бүрнгийн хошуур. Сая наадмаар би ажиллаад за цэнгэлдэгтэр ажилласан байхгүй. Тэгээд би анх удаага дотор нь орж бүх үзсэн байхгүй. Тэгээ яг нөгөө сүүлийн доо болсон шүү дээ, тий. Сүүлийн доо дээр чиг огчтын бэлэлтэй. Бас гоё юм бэл шин амдэр нь үзээд тэнгуү зүгээр ингээ аль нь ч би нэг сайн сонирхдаггүй болох нь мэдхгүй заяа. Гэхдээ ингээ барилдаад хүмүүс ингээ амар анхаарад ингээл энэ тийм ингээл 2 3 ахнаар нэлцэнтэй ингээл бүхний талаар яриад амар зөвөн боохгүй. Тэгэл би сонсоолоо тиймэрхүү юм байдаг. Тэгэл нөө хүмүүс чи ингээл маа гэл энэ тийм нэг бичил орилтууд болдсон шүү дээ, тий. Яг яг хавирч байгаа болцдог ч юм. Тэнгуү хүмүүс маа гэл орж ирлээ. Цэнгэлтгээрээ тий. 3000 зэрэг тэгэж ориж бүр тэгтэл мөр ингээл огшоод бүр цаанаасаа зүгээр шууд орж мөрлөө. Аль нь ч тэмцсэн хамаа авах зүгээр дагаж орж ирлээ. Тэгэл дуусан гол зүгээр шууд амар орж байна. Тэгэхэд сайн кафтайсан. Нэг үндэсний баяр гэдэг утгаараа яг нөгөө яалтчгүй бид нар сонирхол байхгүй ч гэсэн яг нөгөө нэг тим юм дээр нэгддэг бах те. Мэдрэмж нь гэх юм уу. Тэгэл би бол яг ингэж боддог. Наадмаар яг бас цэнгэлдэг бол нэг орж байгаагүй. Хотын мөртлөө. Гэрээсээ орж байгааг ингээл гадуур нь нэг тойрол байдаг хуушур мушур мэдээлж өгдөг. Миний бодлоор яг ингээ хөдөл аваад яваа тийм нэг морь арах юмсан л гэж боддог. Энэ оч үзэг бас. Тэг морь арахлаар жинхэнэ омгчдаг л гэдэм байлээ. Ингээ сонирн болоод ирдэг. Тэр бүхэн сүүлийн таамаа үзэж байгаа. Зургатаар үзэрэй зэ. Агүй амдэр үзэл гоё юм л чиг чим. Гэмээр л. Очил Тэр юу бас зүгээр юм бэлээ. Зүгээр биш ээ. Тэг харваа остой юм бэлээ. Ингээл хараал сум. Би голоос нь харсан баг. Ажлынхаа хажуугаар завцаа заагаар л харцаа. Тэнгүүт ингээл
шагаас гоё юм л. Яг тэр хэсэгт ер нь ингээл гоё уур амьсгалтай. Тэгэл ингээл хүмүүсийн хараад бүгдээрээ амар гоё инээдтэй. Энэ жаргалтай амьд байгаа. Жаргалтай амьд байгаа. Тиймэрхүү байсан. Гоё халуун байсан. Муухай халуун. Гэтэ гоё. Өтөө ер нь манай наадмын өдрүүд дандаа гоё л хичээл. Нөгөө өглөөний нарыг хардаг мардаг гэдэг шүү дээ. Цагаан сарын одоо шинийн нэг ингээд түүнтэй наадмын яг ингээд наадмын ихний өдрүүд 11 мэгэн тэгдэг мэдхүү. Одоо энэ тиймээр очиод тэгдэж шүү дээ. Хүмүүс тэгдэг хгүй. Одоо чи ихний нарыг харгуу сайн нөгөө цагаан сарын хүмүүс нарыг харах гэдэг уул муул дээр очиж хардаг. Гэсэн чи тэр мөрийг хаагаа хийцэн. Бүгд ингээ хорцсон шүү дээ. Тэгвэл хүмүүс шүү дээвэр мөрөөр дээрээ гарсан байлаа. Шус сургуулийн жижигрээ сургуулийнхаа дээвэр дээр гарч барсан. Тэр амар зэрэг өндөрлөх газар юу вэ? Нарыг харах байгаа. Гарах газар гэсэн шонгийн модны гэсэн тийм. Нарыг төрөөлж харах сайн байна тийм. Тэр минь жоохон ботхгүй л санагдаад байна шүү дээ. Уламжлал юм уу та тий? Уламжлал тэгээ нөгөө нэг өмнөөсөө ингээл дээр үед хийсэн хүмүүс нь ингээл үргэлжлүүлэл хийж байгаа. Тийм болохоор л хийдэг баг. Тэрнээс бол яг утга юу юм ч юм уу тий. Тийм юм бол байгаа ч юм уу ч юм уу. Нэг юм түүх байдаг шүү дээ. Ээж нэг хүүхдүүдтэй ингээ хоол хийж өгөхдөө ингээ таван дотор засаа толгойн сүүлийн чавчаад дандаа ингээ шарж өгдөг байсан. Тэгээд тэр нь ингээд ээж нь охиндоо уламжлагдаад тэгээд ингээ охиндоо уламжлагдаад тэг ямар ч байсан ингээ толгойн сүүлийн дандаа чавчдаг байсан. Тэгээ нөгөө нэг ач охин нь гарцсан. Тэгээ ээжээс асуудаг аахгүй. Ээжээ яагаад ингэ засны толгой сүүл хоёрын дандаа ингэ чавчаад тэгээд ингэ шард юм бэ гэдгсэн чинь мэдхгүй шүү дээ. Эмээ чинь л ингэдэг байсан ингэ дийдэг аахгүй. Тэгсэн чинь нөгөө охин чинь эмээ дээр очиод эмээ яагаад ингэ толгой сүүл хоёрын чавчаад тэгээд ингэ яад юм бэ гэсэн чинь эмээ тухайн үед миний хайруулын тав жижигхэн байсан болохоор толгой сүүл чавчаад тэгээ багтааж идэг гэсэн. Тэгсэн чинь нөгөө нэг орчин үед том тавгтаач гэсэндээ яг ингээ учрын уламжлал болсон. Тийм тэгээд ингээ уламжлалсан. Жоохон тэр минийгээ сайн шийдэх хэрэгтэй байхгүй тий. Тэг утга учрыг нь бас утгахгүй тэр тавнаас болоод тийм уламжлал гарах. Тийм утгагүй шүү дээ тий. Тэгэхээр бас уламжлал гэдэг зүйл яг юу вэ тий? Яг утга учир нь юу вэ гэдгийг айгүй харах. Тэрийгээс мэддэг байж иж одоо хүн асуугаад мэддэг гэж тэрийг үйлдмээр байхгүй. Яг одоо цагаан сараас яг ижлэх юм байхгүй. Ер нь бол яг ингээл бид нэр дагаал хийдэг, жил болгон л хийдэг. Тэгээ яг ямар учраас хийгээд байгааг нь мэдэхгүй. Тэгээ нөгөө Моллер эрдэнэ нэг философи байдаг шүү дээ. Тэрний ярьсан юм надад бүр айгүй зөв юм шиг санагдаад байхгүй. Нийгмээр ер нь жоохон Моллер эрдэнэ дургуй юм шиг биш тий. Мэдэхгүй. Надад таалагдчих шүү. Тий, надад л таалагддаг бас. Тэгсэн чинь ер нь бол яг цагаан сар маань болохоор баячуудын тухайн үеийн нөгөө дээдсчүүдийн баяр байсан. Манжийн дараагийн үеийн жилүүд. Яг ч бас Монголын гэвэл үгүй календар эдэр нь бол Монголынх бол биш юм шиг үлээ шүү дээ. Үгүйс хиттийн ингээ нөгөө нэг он тоглол календараар явдаг. Тэгээд тэрнийхэн дагуу ингэж явж ирсэн тийм баяр. Тэгмүүд яг бидний баяр мөн үү биш үү те? Бид нар яг тэрүүгээр баярлах ёстой юу үгүй юу гэдэг тиймэрхүү юм бас байгаад авсан гэдэг. Яг Монгол нөгөө цаг тоол гэж байгаа шүү дээ. Тийм морь цаг юу цаг ч тийм үү. Тэр бол яг Монголын юм шиг байна. Гэтэ яг календар болж чадсан юм уу тэр их санагддаг. Чи тэр юу гэж? Алин. Тэр цаг тоол календар яг Монгол үгүй гэдэг талаар. Тэр одоо ингээд явж байгаа юм чи нэгээрэл явцдаг. Одоо нөгөө чи шиний хитэн мэд ингээд те. Шиний 3 мурын тэрийг ярина бэлгийн тоол гэдэг. Тийм. Тэрний талаар сайн мэдгүй. Тэр чинь ламнаар л амар хард юм л. Шөнийн 8-нд зул өргөн мөрөв. Шөнийн 15-нд сар юм байна тэгээ. Яг тэр сар маран тэгдэг нь угаасаа тэгээ гарчиж байгаа шүү дээ нөгөө. Зурхаа одоо орон судлаараа угаасаа тэр нэгэл угаасаа хэдэн мянган жилд одоо ийм болно гэл сар угаасаа ингэнэ угаасаа ингэт юмаа гэл гэдгээр гарцсан юм чинь тэрийг бол нэг амар өөрчлөх гээд байх хэрэггүй үү. Тэг тэнгуүтээ шинийн 2-нд гарч нөгөө төрөвч мөрөөртэй даалдаг бол аяга утахгүй байна. Тийм. Одоо тэрийг нөгөө жоохон хөгжилтэйгээр бодгоо тэрийг эхлүүлсэн баач гэ яасан бол тий. Ингээл одоо яг ингэсэн мянгараа тий ингээл бөөнөр төрөвчөд алж байгаа шүү дээ. Одоо ер нь бол тий ингээд жишээ болгоод үнэн ч юм уу мэдгүй л тий. Тэгээ тэглээ гэж бодъё тий. Тэгмээд тэрийг эхлүүлсэн нэг хүн байгаа бах тий. Ухраагаад үзэл нэг баач гэ зүгээр ингээл төрөвчээ за ингээ ингэсэн л шинийн 2-нд гэрээсээ гарах гал яг шоудах гал тэгэл нөгөө гарахгүй гэрээ гарахгүй хайж чагс гадаа гар саран төрөвчөд таалчаад ирээ. Тэгээ чигээрээ байхгүй болцаа. Тийм байна. Тэгэл
Тэгэхээр яа тийм гэлсэн гэрхэндээ шууд тэгэхээр мөнгөтэй болт юм аа гэсэн чинь маа гэл гэрхэн. Тийм нэр худлаа хийсэн ч гэж боддог шүү дээ. Тэгсэн чил баачкаа бөөнөрөө гараад тэгдэг болсон чинь. Тэгэл тэр нэг айлаас хөршүүд нь ягаа байрных нь ягаа ингээд харцаатай бүр. Тэгээ бүр 3 саяудаа төлөвч байгаа. Тийм ээ. Тэр ихлүүлсэн баачкаа сүрдээ өөрөө итгэсэн те. Нэр тэгдэг гэж хэлсэн. Тийм үү тэгсэн яа ч юм л те. Би ч гэсэн аяар мэддэг байсан юм байна гэж хэлсэн баг те. Тэр нэг тиймэрхүү юм надаас би болдог бах те. Тэр нөө малрч баячууд ядуучууд гэдэг нэг юм яриад шүү дээ цаасаараа. Баячууд нь ядуучуудаа дээлдэг гэсэн гэдэг л үү те. Үгүй. Баячууд нь болохоор нөө айгу өнөр өтгөн тэмдэглэдэг. Тэгээ ядуучууд нь орж ирэнгууд нь тэдэрт бэлэг өгч явуулдаг. Тэгээ нөгөө нэг ядуучууд нь хурж нөгөө баян хүмүүстэй хүндэтгэл үзүүлээд золгож ингэж ингэдэг ч юм уу. Тэгээ гууд нь зөрүүлээд бэлэг өгдөг. Бүгд гарын цайлгаад явуулдаг. Тиймэрхүү баяр байсан гэж ярьж ах шиг байсан. Магадгүй тий. Тий. Тэр чинь амар мэдгэдэл хүн юм байл ер нь. Тий. Яриа мэрэ. Яг нөгөө сүүлийн хүн байл. Тий. Айгүй өөр өнцгөөс ярьж байгаа. Тэгээд надад нэг таалагддаг юм л яг Чингис хаан гэж байсан үгүй юу нэг юм ярьсан байсан. Тэрийг сонссон чинь жоохон шүүмжлэлтэй хамтар санагдсан. Шууд тийм ярьсан болгоно ингээл тийм байл тий. Хүн болгоны зарим нэг дургыг нүргээл. Заримд нь таалагдал. Тий. Гэтэ яг нэг үндэслэлгүй юм бол биш. Гэхдээ нөгөө нэг жоохон хитрхи Монголыгоо нөгөө нэг жоохон юу агаад байгаа юм шиг. Ингээд тийм хаяад. Одоо нэг бидний нөгөө нэг үнц нэг Монгол хүний үнц нөгөө нэг тийм юм биш. Тэрийг жоохон ингээд байхгүй болгоод байгаа юм шиг тэгж ярьсан байхгүй. Чингис хаан яг үндэ байхгүй ч гэж магадгүй гэж хэлсэн байхгүй. Тэр нь ч шүү. Тийм тэгэнгуутаа шаалт оргуурч тийм. Тэгэнгуутаа яг баталгаа бичиг баримт янз бүрийн нөгөө түүхийн юу байдаггүй гинэ олдвор янз бүрийн хиний молор эднийхээ хувьд бол үгүй тэгэл зург мөрөнд байгаа юм шүү. Харин тэр нь ерөөсөө Монголын молор эдэнд ерөөсөө итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа гинэ тэр. Монголын нууц тавчаам очиж чинь мөн бохгүй. Тэрийг бол зүгээр нөө зохиол гэж яриад байгаа байхгүй. Зохиолч юм ааши нэг хин нэг нь л зүгээр ингэ бичсэн юм гэж бодоод байгаа юм шиг л. Тийм үү. Туусаа. За өргөжлөөр баярлалаа гарыг те. Амар хүн үзье юм болчихлоо. Гэт амар юу гэлээ. За наадмын дараа ямар баярлалаа. 9 сарын 1 юм. Тэр чинь баяр гişээ. Тэр чинь баяр шүү дээ. 9 сарын 1 нь үү? Тий. 9 сар. Тий баяр шүү дээ. Хичээлийн анхны өдөр гоё баяр. Хичээлийн анхны өдөр баяр. Тэг юунд нь баярлах юм? Гэхдээ шууд гоё багш нартайгаа уулзсан, бүх найзуудтайгаа уулзсан, ангийнхнаагаа уулзсан. Тэр чинь баяр гэдэг шүү дээ. Хичээлийн баяр гэдэг шүү дээ. За тийм ч юм уу. Одоо мэдхгүй би л авдаг баяр гэдэг өнцгөөс нь л харахгүй байна. Тэг юу юм? За мэдгүй дараа нь хоёлаа энэ ярилцъя. Дараа нь баяр гэдэг юм дээр надад нэг асуулт байна. За тэрний дараа миний төрсөн өдөр байна. 10 сарын 1. Жаахан тийм баяр шүү дээ. Тэгэл баг шинжил. Яг нөгөө манайхан ч одоо юу яаж байгаа шүү дээ. Халлоуинийг тэмдэглээд байгаа шүү дээ. Тий. 10 сарын 31 жоохон утгагүй хаа. Сэн санагдаад шүү. Яг уу сурвалжийн аауд зүүн Мексикээс гаралтай чөтгөрүүдийг хүндэтгэж байгаа одоо тийм нэг тиймэрхүү юм шиг л шүү дээ. Тэгээ чихэр мэхэр өгөөл айлж байлгаал. Тэгсэн мэдхгүй болохоор. Гэхдээ над нэг сонирхтгүй мод тэр баяр. Тэгээ одоо бол залуучууд аяг их тэмдэглэж байгаа тийм. Энэ сонирхож байгаа гэх юм уу? Тэмдэглэх гэж байна. За тэрийг одоо яг түрүүний шиг тийм яг уламжлал мөн үү хайлгын баяр мөн үгэл хүн болгоос нь яг тэмдэглэж байгаа хүмүүсээс нь асуувал бас юу гэх л та тийм шүү дээ. Одоо ингээл монголчууд бол ер нь ингээл далбаан дунд нь дарвж байгаа хүмүүс шүү дээ. Нэг зүгээр гой харагдах гэж ч юм уу те. Яг утга учирыг нь мэдэхгүйгээр баярлах дуртай юм шиг те. Тэгэл нэг юм баяр байдаг гинэ. За тэмдэглэе гэл те. Яг учир утгыг мэдэхгүй. Яг үндэ тэгсэн чинь одоо гэдэг сатанистын юмд одоо юу яаж байгаа ч юм уу те. За тийм ч амир гүнзгий биш л да. Гэхдээ юу юм аа да. Ямар ч утга учиртай баяр юм лээ те. Тэгээ өөр ч өөр ус тунхах гэсний баярлал. Ой амард нь шүү дээ. Тийм Чингисийн төрсөн өдөр байна бас. Ой амарна. Тиймэрхүү өдрүүдийг яагаад ингэж одоо улсаас гэх юм уу төрөөс ингэж яг ингэж амралтын өдөр болгож өгсөн юм бол баярлаа гэж тэгсэн тэгж байгаа гэж юу? Тийм.
Тийм л тэр өдрийг хүндэтгээд дуурсан санаа. Тэгэхээр тэр өдөр ингээ баяр биш байсан бол зүгээр ингээл одоо жишээ нь юу гэдэг хүний эрхийн өдөр гэдэг нэг өдөр байгаа шүү дээ тий. Тэр өдөр одоо хинч мэдэхгүй шүү дээ тий. Хинч мэдэхгүй аа. Тэр өдрийг дөрвөс дуурсан санаж яваарай гэсэн үг. Дурсагдах. Тий. Одоо жишээ нь улс тунгасны баяр ингэдэг окей энэ бол 1900 тий 21 оны 11 сарын 26-нд ингэжсэн улс тунгалжсэн гэдэг чинь. Монгол улс бүрийн эрхт улс бас нэг дэлхийд даяар одоо юу халаа тунгаглалаа гэл те. За тийм эн чинь яг жинхэнэ баярын утга учир юм биш үү? Тийм, ер нь бол хизээж дурсахгүй. Тэ? Дурсаж тэрийг одоо яах юм? Бахтах гэх юм уу те? Бахтах, баяр санаж явах, санах. Тэр чинь баг уламжлал юм биш үү? Тийм бах те. Тийм. Тэрийгэ бодож ингэдэг чинь окей, ус тунгалсан гээл хүн болгон тий. Окей, манай ус тунгалсан юм байна. Манай ус тунгалсан юм байна гэж мэдчих юм чи. За дараагаар өөр чинь Мартин 8 байна. Тэр юу Мартин 8 байна. 12 сар амардаг байхгүй. Амардаг болохоор л ирчлээ. За. Тэр бас эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр. Тэгэхээр тийм дээр нэг эргэж хараад за эмэгтэйчүүдийн эрх чи юу болж байгаа лээ гээл. Тийм тэгээ бас өдөрлөг янз бүрийн зохиогддог баг тий. Зүг. За тэгээд 11 сард явж байгаа. За 12 сард тэгэхээр Christmas шинэ жилтэй. Тийм. Christmas буюу Христ мэндэлсний өдөр. Тэгээд он солигдох буюу шинэ жилийн баяр өдөр. Хоёр тусдаа өдөр шүү дээ. Баадаг шүү дээ. Он солигдох чинь зүгээр он тоол ихсэн юм билээ шүү дээ. 0-оос тий. 0-оос эхлээд тоолоод тэгээд 2000 жил болсон байгаа шүү дээ. Тэгэхээр яг он тоолдог л өдөр л болж таарчаад байгаа хөөх. Тэгэд эн чинь ингээд зөрдөг байсан гэсэн. Одоо ингээд яг нэг жил гэдэг чинь ингээд нар тий нарыг дэлхий ингээд нэг тойрцсон өдөр штэ. Ингээд өдрийн тоо тий нэг тойргийн хугацаа тийм хугацаа штэ тий. Тэгэнгүүт тэр чинь ингээд яг тухайн одоо 1900 биш 1600 онд ингээд 365 маа биш байсан зөө. Яг 4 жилд нэг удаа биш байсан. Тэнгүүт шууд ингээд одоо 30 1 сар 30 хоногтой тэнгүүд 12 сартаа 360 хоног. Тэнгүүдээ он тоологдохгүй нэг 5 6 хоног ингээ бэж идэг. Тэрийг нь болохоор ингээд яг хүмүүс яг ингээ тоолохгүй. Зүгээр л ингээд ийм байд юм аа л гэсэн. Өдөн баргаар. Тийм. Тэнгүүдээ яг ингээд тэнгүүдээ 360 хоногт яг нарыг яг нэг тоохгүй байгаа шүү дээ тий. Тэгээ ингээд жоохон цай тэр зайг ингээд тэр 5 6 өдөр тэмдэглэж мэдээлдэг гэсэн. Гэт юм блэ. Одоо Роми штэ. Тийм штэ. Энд чинь аль бүр сүлс юм бий болно гэж байхгүй штэ. Тийм. Тэгээ бүр сүлд яг ингээ 365 125 24 ингээд ингээ наривчлалтаа гарангуудаа 4 жилд нэг удаа яхан зүг юм байна гэд нөгөө хоног нэмжсэн юм бэл. Тэрийг 2 сарын 29 нь. Тийм. Тэгээд эн чинь бас ингээд дахиад яавал ингээд 1000 жил дахиад нэг хоног илүү байна гэд бүр ингээд нарийн явд юм бэл. Тийм л. Тэгэхээр бас зүгээр л юм нөгөө тоолох юу хэмтэй тооцоолол гаргах үүднээс нэг юм тий харьцуулахын тулд гэсэн үг шүү дээ. Он цаараар ингээд дараал гэ тийм бий болохын тулд ингээд календар бий болсон. Тэрийг бас 31-ний тэмдэглэхийн зөвч юм бооч. Би бас гайхалтай зүгээр л ингээл явдаг. Усаа жил нэг өдөр нэг л болно шүү дээ. Тийм. Гэсэн чи ганц өдөр төрсөн өдөр гэх тэгэхээр сайн санагдаад. Усаал бүх л өдөр ижлэх. Жилд нэг л болно шүү дээ. Тэрнээс бол нэг амар онцгойлоод авах өдөр бол байхгүй. Яг тийм дурсан санах өдрүүд бол бас. Тийм Facebook дээр нэг юм явж исэн мэт харьгааргийнхаа ингээд дэлхийг ингээд харцсан. Тэгснээ нэг харьгааргийн үн нөгөөтгөндөө хэлж байгаа байхгүй. Би чамд хэлээ үсттэй энэ дэлхийн хүмүүс бүгд тэнэгэ гэж гисэн чинь яасан гэсэн чинь эднэр нарыг нэг удаа нэг бүтэн тойрчоод тэгээд ингээд тэрэндээ баярлаад байдаг гэдэг. Харин тэр бас нэг хоорондоо инээлдэж байна. Тэр нэг заавал баярлаад ах зүйл уусаал байдаг зүйл. Тэр сар бас дэлхийг ингээд нэг таах нэг сар гэдэг чинь бас байдаг л зүйл байгаа дах. Тэр зүгээр л нөө хим одоо хугацаа юу хэмжээ зааж өгч байгаа юм машин тий. Одоо ингээд ингэх юм бол нэг өдөр шүү тий. Одоо ингэх юм бол тэрийг зүгээр тоолж байгаа. Тоол юм гэх юм. Тоо шүү дээ зүгээр. Тэгэл яах вэ? Тэрнээс л нэг амар баярсаад байх юм биш байхаа. Тийм тий. Яг Оросоос оржсэн болохоор ингээд баярлаад. Орос ахнаар ч амар баярлдаг. Уух төртэй ч шинжлэр амар уудаг гэсэн. Тэгэл Оросод орж ирээл. 8 Орос гарсан 8-чд нь энэ баярыг оруулж ирээл. Нэг тиймэрхүү л болсон байна. Тэгэл яг Snowing God амаа. Нийс л гацар мацар засгаж байгаа тэнийг санагдгүй.
За гацуур эдэр чинь яг нөгөө нэг тэрнээсээ кайф авч байгаа хүмүүс бас байгаа штэ. Одоо тэгэж гэр бүлээрээ ингээд тойроод ёлкодсаад ингээд дээр нь саагаа ингээд гоё чимэглээд те. Яг нөгөө одоо болохоор илүү яг баярын утга учирд биш. Баярын нь ингээд тэмдэглэснээрээ яг тэр дундаас нөгөө ад жаргалыг бас олж авч чадж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань бас өөрөө нэг баярын шинэ утга учирыг бий болгоод байгаа. Одоо жишээлх юм бол анхандаа шинэ жилийн өмнө утгаар тэмдэглэдэг байсан бол одоо бол энэ гэр бүлийн баяр болсон ч юм уу те. Илүү нөгөө шинэ жилээр гэр бүлийнхантайгаа уулздаг болсон, хамт нөхөрлөдөг юм болсон ч гэдэг юм. Тэгээ нөгөө нэг утга учир нь жоохон өөрчлөгдөв. Тийм болохоор хүмүүс дуртай ч юм уу. Тийм л байсан баг. Тэгэл яг гоё шүү дээ. Ер нь бол бөөнөрөө уулзаал те. Байн уулздаг хүмүүс нэг тодор уулзаал. Тэгэл гоё мийгээл бие биендээ бэлэг өгөөл энэ чинь бас сонирхолтой шүү дээ. Тэр ч гоё сонирхолтой. Тэгээ бас баяргүйгээр амьдралыг төсөөлнө бас жоохон сонир тий. Тэгээ баяр бас жоохон ихтэй таа тий. Яг чиний бодлоор яг баяр гэдэг үг өөрөө яг ингээд үг нь яг юу гэж бодож байна тий. Ингээд бүр үгийн үндсээс нь ингээд бодоод үзье гэвэл баяр шүү дээ. Баярлах л шүү дээ. Хүн жаргалтай байна л жаргалтай байх. Тийм тий. Баярлж байна гэсэн чинь хүн жаргалтай байна л. Тэгэл баяр жаргал гэж хамт явдаг тий. Тийм баяр гэдэг. Чи яг юу хэлэх гээд байна? Тийм яг юу хэлэх гээд байгаа юм яг бид нар нөгөө баярын өдрөө яг өөрөө баярлаж чадж байна уу гэдгийг л яг нөгөө амралтын өдрөө яг амардгүй гэдэг шиг. Тийм шүү дээ. Яг нөгөө нэг баяр гэж хэлцдэг. Гэтэ яг нөгөө тухайн хүн маань баярлах ёстой хүн маань эсвэл тухайн баяраасаа авах ёстой тэр жаргал маань байхгүй болчингууд энэ маань баяр гэдэг юм маань өөрөө үнцнийг алдчихж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Түрүүний хэлчихсэн цагаан сар шиг. Тэгээ цагаан сар ингээл яаж хийж байгаа л тэмдэглэнэ гэдэг биш. Тэгээ бүр юугээ золиослж байгаа тэмдэглэнэ гэдэг биш. Яг тухайн өдөр яг юунаас аз жаргал авж гин, юунаас баярлж гин тэрийгэ хийхэд л тэр маань өөрөө баяр болох юм. Оо гэж бодож байгаа юм шиг. Тийм бага. Яг тэ. Тэр гоё л доо. Гоё. Өөр баярын талаа. Өөр баяр. Манайд амар олон баяртай нэртэй өмсдөг те. Бат баяр. Баяр сайхан айтэрт. Бол жаргалтай л төрөвт наа. Тэгээ нэр эцэгхэн нэрлэхтэл баяр жаргалтай байгаараа л гэж бодоод өгдөг те. Гэхдээ өөртөө баяр жаргалтай болохгүй. Тийм үү? Тий. Тэгэл баг ингээд 10 дуусчихлаа. 13 дугаар сар юм. Яа. За тэгээд өнөөдрийн дугаар ингээд энэ түрээ дуусч байна. Тэгээд өнөөдөр баярын талаар ярилцлаа. Тэгээд та бүхэн ч гэсэн дуртай баяраа бас комент хэсэгт бичээрэй. За комент хэсэг дээр яаж бичих вэ гэхээр ер нь бол SoundCloud дээр бичих байгаа. Google Podcast юм уу эсвэл бол Apple-ийнх дээр ерөнхийдөө бичиж болдоггүй юм байлээ. Тийм болохоор SoundCloud-аас сонсвол илүү тохиромжтой юм болоо гэж бодож байгаа. Тэгээд SoundCloud руу орж аваад тэгээд комент хэсэг дээр бас гоё юм бичээрэй. Бид хоёрт урмын үгсийг хайрлаарэ. Бид хоёрыг баярлуулаарай. Бид хоёр бас баярлмаар байна. Ерөөсөө комент аваагүй байгаа одоохон доо. Тийм болохоор та нар сонсож байгаа бол комент бичээрэй. Юу ч хамаагүй. Тэгээд дуустал нь сонссон бол бас нууц код хэлий комент хэсэг дээр бугавч гэж бичээрэй. Бугавч гэж бичих юм бол дуустал нь сонссон байна гэж бодъё. Тэгээд за баяртай. За дараагийн дугаар хүртэл түр баяртай. Bye bye.